Улсын ерөнхийлөгч одоос яг 1 жилийн өмнө хүнсний хувьсгал гэдэг аянг Монгол улс даяар ингээд эхлүүлээд за ингээ маш эрчимтэй явж байна. Газар шимүүлдвэр маань бас хүнсний хувьсгалын хүрээнд маш олон одоо өгөөжийг хүртэж байна. Нэг нэгнийхээ туршлагыг судлах зорилгоор ингээд аж ахуйн нэгжүүд үйлдвэрүүдээр аялж байгаа нь маш үр дүнтэй болж байна. Урд удаагийн айлд гурвал нь оролцож байна. Миний хувьд бол айгүй их туршлага хөгжүүлсэн, шинээр юм сурсан, технологи, инновацийг яаж хэрэгжүүлдэг гэдгийг жижиг дунд үйлдвэрлэж гэхээсээ илүү том компаниуд маань туршлагаа хуваалцаад ингээд үйлдвэрүүдэд танилцж байгаа энэ явдал нь хамгийн том давуу тал байна. Энэ аяллаа хүрээнд одоо бид хушган брэндтэй, эдэнтэй бас ингээд хамтарч ажиллагаар одоо бас эхний үе шатанда бүтээгдэхүүнээ аваад туршилтын бүтээгдэхүүн гаргаа явж байна. Сонирхолтой үйлдвэрүүдээр орж өнөөдрийнх нь үйл ажиллагаатай танилцж бас амжилт бүтээлсэн сонсож байгаа сайхан байна. Баялаг бүтээгчид маш олон болоод бүгдээрээ бас хүчээр нэгтгэж чадвал цаашаа илүү олон үр дүнтэй зүйлсүүд бий болох байхаа гэж бодож. Залуучтай илүү дэмжихэд бол нөгөө яг одоо хүнсний хувьсгалтай хөгжлийн бишэлтэй оюутан залуучдыг л илүү нөгөө танилцах аялал болно. Ажлын байрны өдөрлөг тиймэрхүү зүйлүүд нь илүү нөгөө дагуулж ивэл бас илүү нөгөө болж байгаа бид нэр. Энэхүү аялал нь өнөөдөр Улаанбаатар дотор хийгдэж байгаа дараад нь бүсийн аялал гэж явагдана, мөн олон улсын аялал гэж явагдана тийм ээ. Тэгээ гадаадын бидний үйлчлэгийн яармагт орно. Сүүлийн үеийн технологи шингэсэн, инновац шингэсэн маш сайхан үйлдвэрүүд эх орны 408 зохиолсод ашигланд орж байна.